баяртай гэд ерөөхдөө Европ Украиныг өнчрүүлэх мэд пост тавьсан. Дональд Трамп энэ дайныг зогсоон гэж амласан штэ. Тийм учраас энэ бол бидний буруу биш штэ. Тийм учраас энийг яриад эхэлсэн болохоор энэ мөнгө угаасаа алга болчихсон заяа. Англи, Герман, Франц, эдийн засаг, хог, Итали мярж байгаа. За, улс төрчнөр удахгүй хөөгдөх байгаа. Макрон, Мэ, Штамер за ойролцоо 1-2 сарын дараа хөөгдөн. Фридрих Мерц удахгүй бас хасагдана. Тэгээ ингээ Европыг харахаараа яаж ийм тэнэг байж чаддаг юм бэ? Яаж ерөөхдөө ард түмнөө ингэж зовоодаг юм бэ? Яаж эдийн засгаа ингээд сүрүүлдэг юм бэ? Тэгээд нэмээд юу игээд байна гэх юм бол Европ руу хамгийн хямдхан эрчим хүч газ нефт нийлүүлдэг улсаа туллан гомдоогоод одоо тас гүрийдсэн. Одоо хамгийн нэр хүнд нэр төр бүх юма энэ Орос Украины дайны араас шидсэн болохоор энэ дайныг дуусгах болохгүй. Энэ дайн дээр ялагдчих юм бол хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгом маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Европ даяараа энэ улс төрчнөр бүр алуулна. Энэ улс төрчин бүгдээрээ алуулсныхын дараа ард иргэдэд бухимдаад Европын холбоо байхгүй болно. Европын холбоо бутарна. Тийм учраас энэ дайныг дуусгаж болохгүй, энэ дайнд ялагдаж болохгүй. Тийм учраас энэ дайныг дараагийн шатанд авчрах ёстой. Тэр юу юм бэ гэх юм бол Europeans privately tell Russia they're ready to shoot down jets. Европчууд Оросуудад юу гэж хэлж байна гэх юм бол бид нэр таати онгоцыг бууднаа. Тэслэнэ. Тэ? За, Оросын элчин сайд юу хэлж байна гэх юм бол НАТО-гийнханд таад манай онгоцыг сөнөөх юм бол дайн эхлэнэ. You know, there are many NATO aircraft that violate Russian airspace. They are not shot down. Та нар мэдэхгүй. Эсвэл мэдчихэж байгаах. НАТО-гийн олон онгоц манай Оросын агаар талбай, манай нутаг тас зөрчил гаргаж байгаа. Гэхдээ тэднийг бид нэр бууддаггүй юм аа. Гэхдээ та нар буудах гэдэг юм байна гэж байна. За энэ дээрээ бол харцгаая. Эстония дөнгөж сайн нүүбийн хурал дээр юу хэлсэн бэ гэх юм бол Оросын онгоцууд арай хэрээс хэтэрлээ. За тэгээ ямар зураг тавьж байгаа юм баримт болгож байгаа юм бэ гэх юм бол сайн мэдгүй. Тэр онгоцны жолооч онгоцны пилот юу хийсэн бэ гэх юм бол тэр Орос онгоцлууд маш их ойртоод өөрийнхөө гар утсаараа энэ зураг авсан юм уу? Эсвэл Эстониягийн нүүбийн төлөөлөгч зүгээр Google-аас юм зураг аваад хэвлсэн юм уу? Би л юу гэж бодож байна гэх юм бол нүүбийн одоо чуулган дээр хурал дээр баг Google-аас ингээд татаж аваад хэвлсэн зураг баг баримт болох гэдэг. За Европчууд ингэж байгаа юм байна. Украин өөрөө яаж байгаа юм бэ гэх юм бол Зеленский дөнгөж сайн нүүбийн чуулган дээр Дональд Трамптай уулзаад юу асуусан бэ? Юу Трампаас гуйсан бэ гэх юм бол надад Tomahawk пуужин өгчхөө. За Tomahawk пуужин арай өгөөгүй байгаа. Гэхдээ өөр төрлийн пуужин нийлүүлэхээр болсон 1000 орчим. За Tomahawk өгчих юм бол ямар зэвсэгтэй болох юм бэ гэх юм бол украинчууд 1550 майл зай тулах боломжтой. Одоо тэгээд 1500 mile to kilometer гэж үзэх юм бол хэдэн километр юм бэ гэх юм бол 2500 км-ийн зай тулах боломжтой юм пуужинтай болох юм байна. 570 майл бас нэлээд хурдтай. Тэгээд Украин юу их боломжтой юм бэ гэх юм бол Москва, Санкт Петербург гэх мэтчлэн пуужиндах боломжтой. За энэ Tomahawk авч чадаагүй. Гэхдээ өөр төрлийн пуужин авсан. Тэр пуужин бас Москва руу хүрэх боломжтой. Тэгээ ийм зэвсэг одоо авахаар болсныхаа дараа Зеленский юу гэж нэ гэх юм бол аман задарч эхэлж байна. Зеленский дөнгөжсөө юу ярьсан бэ гэх юм бол Kremlin officials will have to know where the bomb shelters are, Zelensky says. Кремлинд ажиллаж байгаа алтан тушаалтан гишүүдүүд бөмбөгнөөс хамгаалдаг тэр бункер байраа аягүй сайн мэдэж авах хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол удахгүй бид нэр Кремлин бөмбөгднө гэж юм.
Кремлинийг бөмбөгдөөд эхлэх юм бол Оросууд яах бол? Би яг сайн мэдэхгүй. Оросууд хүсэх байсан бол Зеленскийг ялитийн бөмбөгтөд алчих байсан уу? Та юу гэж бодож байна? Комментээр үлдээгээрэй. Би л юу гэж бодож байна гэх юм бол би л тэ Оросууд хүсэх юм бол Зеленский ялитийн байхгүй болчих байсан баха. Гэхдээ амьд явж лээ тэ. За, тэгээд дөнгөж саяхан Лукашенко Путин Кремлинд уулзсан. Тэгээ Лукашенко ерөөхдөө Путинтэй уулзсанаа дараа гарч хэвлэл мэдээллийнхэнд ийм юм хэллээ. Сонсцгоо. Зеленский уже рассуждает о возможных ударах по Кремлю. Он вообще понимает, с чем он играет, на ваш взгляд? За, Зеленский Кремлиний бөмбөгтөн гэж ярьж байна. Тэгээд Зеленский яг юу яриад эхэлж байгаа? Эний одоо үр дүн юу гарч ирэх юм бэ? Тэ? Юу хураах гэдэг юм бэ? Ойлгож байгаа юм болов? Скажу опять, это из этой оперы. Говорить, заявлять можно все. А если Кремль ударит по Банковой, что там останется? Тэгээд киног би зөндөө харсан гэж байна энэ тоглолтыг. Тэгээд Зеленский Кремлиний бөмбөгдөөд тэгээд Кремлин эргүүлээд Банковая одоо Киевийн хотын төвийг бөмбөгдчих юм бол юм үлдэх юм уу? Поэтому Владимиру Александровичу надо успокоиться. Есть на столе хорошее предложение. За тэгээд би үлмэр байна гэх юм бол Владимир Александрович Зеленский тайвшир chill out bro гэж юм. Яг гэх юм бол нэлээд дэжгүй санал Орос талаас чиний ширээн дээр одоо очих гэж байна. С президентом Путиным обсуждали, я не стану о них говорить. Это президент сам скажет. Хорошее предложение. Тэгээ би дөнгөж сая ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Тэгээ удахгүй нэг санал явуулна. Би тэр саналын одоо дэлгэрэнгүй агуулгыг би одоо хэлэхгүй энэ Путин ерөнхийлөгч өөрөө хэлнэ. Ерөнхийдөө айгүй дайггүй санал. Предложения по Украине, которые на Аляске в том числе были услышаны Дональдом Трампом, увезены в Вашингтон для того, чтобы подумать и обсудить. За, ийм адилхан яг энэ санал ерөнхийдөө Аляска Дональд Трамп, Владимир Путин хоорондоо ярилцсан. Тэгээд ерөнхийдөө Вашингтонд аль хэдийн хүрсэн. Одоо Зеленский муу Киев руу явуулна энэ санал. Очень хорошее предложение. Дайггүй санал. Если украинцы не пойдут на эти предложения, это будет то, что было в начале СВО. Окей. Тэг юу ч нэх юм бол энэ саналыг Киев хүлээн зөвшөөрөхгүй юм бол ширүүн болно гэж байна. За, тэгээд Украиныг хүлээн зөвшөөрөх үү? Зеленскийг хүлээн зөвшөөрөх үү? За, тэгээд Зеленский шийдвэр яг гаргахгүй л те. Ард нь хэн байгаа юм бэ гэх юм бол нөгөө Европын хүмүүс байгаа шүү дээ. Макрон байгаа, Штаммер байгаа, Фридрих Мерц байгаа, НАТО-гийнхэн байгаа. Тэ? Тэгээд НАТО Европын хүүхэлтэй Зеленский энийг хүлээн зөвшөөрөх юм уу? Энэ дайн дуусчих юм бол тэгэл Европын ард түмэн дотгошоо харж эхлэх байхгүй юу? Тийм ээ? Мерцийн жинхэнэ ажлын гүйцэтгэлийг хянаад шүмжлээд эхэлнэ. Штаммер руу бүр их анхаар явчихна. Макрон дээр бүх нут тусна. Тэгээ Европын холбооны дотоод маргаан эхэлнэ. Унгар, Словак, Австри гэх мэт шин. За тийм учраас тэд нар энэ саналыг хүлээн зөвшөөрөх болов? Это будет еще хуже. Они потеряют Украину. Украиныг байхгүй болно гэж байна. Тогда надо было остановиться. Слушайте, весь Восток был бы украинский, кроме Крыма. Нет, не остановились, потеряли Восток. Сейчас не остановится. С моей точки зрения, человека глубоко погруженного в эту ситуацию, они потеряют всю Украину. За тэгээд энэ Special Military Operation эхлснийхэн дараа цөөхөн хэдэн хоногийн дараа Истанбул уулзсан. Тэнд нэг санал явж ирсэн. Тэр хүлээн зөвшөөрөх байсан бол одоо тэр нэлээд их нутаг талбай алдахгүй байсан. Кремиар л ерөөхдөө Оросд үлдэх байсан. Хүлээн зөвшөөрсөн бол хүлээн зөвшөөрөөгүй. Одоо юу болох юм бэ гэх юм бол энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол хүлээж авахгүй юм бол Украин тэр чигтээ байхгүй болно. За тэгээд та мэдж байгаах би нөгөө 10 20 30 жилийн өмнө сургууль байхдаа юу гайхдаг байсан бэ гэх юм бол энэ дэлхийн 1-р дайн яагаад юм шүү. Ингээд замраагүй явсаар байгаа дэлхийн дайн болсон бай. Би бас бодож ирсэн. Дэлхийн 20-р дайн яагаад ийм дизастер болсон юм бэ? Яа одоо ойлгож байгаа бах
Энэ улс төрчнөр ард түмнээ ерөөсө бодохгүй байгаа зү. Нэг зууралдаал байна, гүрийгээл байна, ухарснаасаа урагшаа унсан зүгээр гэх мэт шин. За. Тэгээ ингээ Европын хэвлэл мэдээлэл одоо энэ Kiev Independent Kiev-ийн хэвлэл мэдээлэл юу хэлж байна гэх юм бол Europe is struggling to show US it's ready to provide security guarantees alone. Европынхан юу хийж чадахгүй байна гэх юм бол Украины аюулгүй байдлыг баталгаажуулах чадахгүй. Заавалчгүй Америкчууд хэрэгтэй гинэ. За, Марк Руте НАТО-гийн дарга нь NATO can't afford to down drones with costly kit. NATO-гийнхан тэр Оросын дрон олон Оросын дрон Украин дээрч байна, удахгүй Европ руу орж ирнэ бла 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 гэж ярьж байгаа. Дроныг тэнгэрээсээ буудах боломжгүй. Яг гэх юм бол дэндүү үнэтэй. Окей. Тэгээ тоглоом ерөөсөө дуусаагүй. Бүр фаны болж эхэлж байгаа. За, манай хатагтай, гоц ухаантай, том тархитай Kaja Kallas. Top EU diplomat warns Trump that Europe can't shoulder Ukraine war burden alone. За, миний өмнөх контент дээр би таад юу зүйлсэн бэ гэх юм бол Трампын нэлийн урт Truth Social-ийн пост. Тэн дээр юу хэлсэн бэ гэх юм бол Европ, Украин амжилт хүсье. Тэ Украин чаднаа, Европын дэмжлэгээрээ ерөөхдөө бүх тэ тэр Донбассыг тэр чигт авч чадна, Кримийг авч чадна, Оросыг барнаа, баяртай гэд ерөөхдөө Европ Украиныг өнчрүүлэх мэд пост тавьсан. За тэгээ Kaja Kallas одоо 3-4 хоногийн дараа Трампын твит постыг ойлгож авсан байна. За тэгээд нэг гомдцсон хэрүүлж авгаа мэтэр he was the one who promised to stop the killing so it can't be on us. Donald Trump энэ дайныг зогсоон гэж амласан штэ. Тийм учраас энэ бол бидний буруу биш штэ. Бидний үүрэг биш ээ. Donald Trump-ын дайныг дуусгал та. Тэгээ Kaja Kallas-ийн нөгөө юу ч нэ гэх юм бол хилцэл хийх юм биш. Зеленскийг чимээгүй болох юм биш. За яа. Европыг чимээгүй болох юм биш. Merz, Stammer, Macron-ыг алгадах юм биш. Kaja Kallas юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Орос ялагдах ёстой. Тэгээ Donald Trump бинэ та одоо Москваг ерөөхдөө бөмбөгдөөд энэ дайн руу оролцоод эхлэчээ гэж байна. Тэгээ доор бас Kaja Kallas хэлж байна. There is no NATO without the US. НАТО яг НАТО юм бэ гэх юм бол Америкчууд байгаа учраас. Тэгээ Америкчууд байхгүй болчих юм бол НАТО биш болно. Тэ? За. Тэгээд дараа нь юу хэлж байна гэх юм бол Трампын зүв байсан бид нар тэ Оросоос нефтийн худалдаа авалтаа 80%-аар бууруулсан. Бид нар 19 санкцийн багц хууль гаргасан. Тэ тэгээд Дональд Трамп туслаач тэгээд Америкаас бас юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Унгар улс, Словак улсыг тэ тэдний гарыг мушгаач. Яг гэх юм бол Виктор Орбан тэ Словак улс буюу тэдний ерөнхийлөгч Оросын нефт худалдаж авахаа зогсоохгүй гэж байгаа юм. За The Financial Times Английн нэлээд томоохон хэвлэл мэдээл European officials fear Donald Trump is preparing to blame them for Ukraine failure. За Польш улсын Donald Tusk тэ shift of responsibility. Европчууд юунаас айгаад байна гэх юм бол одоо Donald Trump-ын төслийг хайцсан. Тэгээд энэ томоохон улс төрийн disaster болно шүү дээ. Угаасаа 2023 оноос хойш Украин ялагдах нь тодорхой. Зөө цаг хугацааны асуудал. За тэгээ энэ дайн хэн нэгэн ялагдахаараа тэ улс төрийн маш том юу ирдэг юм. Тэ blame game одоо англиараа чиний буруу чамаас болсон гэх мэт шин. Ард түмэн уурлан улс төрчнөө хоорондоо алцаад эхлэн заяа. Макрон, Stammer гэх мэт байхгүй болно л да. Дараагийн улс төрчнөр гараад ирээд өстой юм ухаж эхэлдэг. За нэмээд Украинд дахиад мөнгө хэрэгтэй болж байгаа. Дахиад. Тэ Ukraine faces a $19 billion budget black hole. Тэ өглөө мөнгө тултан мөнгө авсан ч Украины төсөв дахиад 19 тэрбум долларын санхүүжилт дутж байгаа гинэ. Би нэг юм хэлье заа. Энэ дайн дуусна. Украин ялагдана. Европын холбоо ялагдана. Европын холбоо задарна. Окей? Задарна. Энэ евро гэсэн юм байхгүй болоод бүр замбраагүй байдлаа. Энэ цэгцтэй дуусахгүй заяа. Тэ?
гэрлэлт бол гоё, хөрмөн бол гоё. Тий? Гэхдээ тэр нөгөө гэр бүлийн салалт алдсан юм шиг болно заяа. За одоо яагаад Европ ерөөхдөө задрах юм бэ гэх юм бол Унгар, Словак, Австри ерөөхдөө тий болио гэж яриад аль хэдийн эхэлсэн. Окей. За тэгээ өөр одоо хин яриад эхлэн бэ гэх юм бол бусад гишүүдүүд Бельги улсын ерөнхий сайд бас дүнгийн юу хэлсэн бэ гэх юм бол Фридрих Мерц хөөе чи тэр нөгөө Оросын төв банкны мөнгийг хурааж авахгүй шүү. Тэ? Using frozen assets for Ukraine loan will never happen. Тэ? Оросын төв банкны мөнгийг Украинд өгнө тийм юм хизээч байхгүй. Тэ? Яг гэх юм бол тэр Оросын мөнгийг авчаад хин хууль зүрх гээд байна гэх юм бол Бельги улс Euroclear хууль зүрх гээд байгаа байхгүй юу? За тэгээд дараа Бельги улс буюу түүний ерөнхий сайд юунаас айж байгаа юм бэ гэх юм бол олон улсын шүүхтэр бид нар уннаа. За тэгэхээр энийг эргүүлэн төлөх ёстой тал нь хэн болох юм бэ гэх юм бол манай Бельги улс болно. Тийм учраас энэ мөнгийг та нар ургаад авахгүй. Яг гэх юм бол эцсийн эцтэй тий бид нар хариуцлага үүрнэ. За нэмээд the waiver Бельги улсын ерөнхий сайд энэ мөнгнөөс бид нар бас хараат. Яг гэх юм бол энэ хүүгийн өгөөж Орос төв банкны мөнгөний хүүгийн өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөжнөөс бид нар бас татвар авдаг юм аа. Тийм учраас манай төсөвт энэ мөнгө бас хэрэгтэй. Тэгээ харж гин үү? Энэ Оросын мөнгнөөс Бельги улс өөрөө сайхан тэгээ татварын орлого олж байгаа болохоор энийг бас буцаагаад өгөх үү гэж байна. За тэгээ нэмээд бусад орнууд бид нар төв банкын мөнгийг хураадаг гэж харчих юм бол мөнгөө татчихна. Би энэ дэр нэг юм хэлчих заяа. Аль хэдийн өнгөрцөн. Тэ? Герман улсын Бундесканцлер, Франц гэх мэтшин, Европын холбооны дарга Ursula von der Leyen, Герман улсын Бундесканцлер энэ Оросын мөнгийг хураагаад аваад Украинд өгнө гэдэг чинь зүгээр улс төрийн хэмжээнд хулгай хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ тийм учраас энийг яриад эхэлсэн болохоор тэ энэ мөнгө угаасаа алга болчихно заяа. Эсвэл минимум дот үлдгэлтэй үлдэн. Таад мэдж байгаах те ямар нэгэн байдлаар нэг жижигхэн банк ямар нэгэн урамшуул зарлахтаа тэндээ хамаг хадгаламжаа ингэ тавихгүй шүү дээ. Хамаг мөнгө тийш нүүлэхгүй шүү дээ. Ягаад гэх юм бол найдваргүй байж магадгүй учраас. Тэгээ хүмүүс яадаг юм бэ гэх юм бол хамгийн бага хэмжээний дот үлдгэлтэй явдаг байхгүй юу? Тим юм одоо Европ болчихно. За тэгээд сонирхолтой германчууд өөрийнхөө эдийн засгаа сүрүүлсэн. Энэ дээр хэн туссан бэ гэх юм бол энэ гоё зургийг би олсон те. Энэ Герман одоо өвчтөн гэх юм уу да те. Би бол Nord Stream 2 байхгүй юм бол би амьд үлдэхгүй гээл Америкчууд энийг аль хэдийнэ байхгүй болгоцсон тийм ээ. За. Тэгээд Европын холбооны том дарга Kaja Kallas бүх том улсын ерөнхий сайд буюу канцлерууд юу шаардсан бэ гэх юм бол Унгар улс Оросын газ нефтийг худалдаж авахаа боллоо. Словак улс газ нефтээ Оросоос худалдаж авахаа боллоо. Виктор Орбан юу гэж хэлсэн бэ гэх юм бол уучлаарай. Хуц. Бид нэр Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдаж авнаа. За, Словак улсын ерөнхий сайд Fico бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол түрүүний үг те бид нар ч гэсэн Оросын газ нефт үргэлжлүүлэн худалдаж авнаа. За, тэгээ Дональд Трампаас юу өссөн бэ гэх юм бол Виктор Орбан руу ярьчаач. Энийг цэгцлээд өгөөч. Виктор Орбан Fico-гийн гарыг мушгаад өгчөөч. За, Дональд Трампын хариу сонс. No really can't is hungry. You know, they're landlocked. Хин ерөөхдөө Оросын нефт ер нь худалдаж авч чадах татгалзах боломжгүй юм бэ гэх юм бол Унгар улс. Далайн гарц байхгүй. And they don't have a nice ocean. За тэгээд далайн бомб байхгүй. Тийм учраас тий дэлхийн зах зээлээс газ нефть худалдаж авах боломжгүй. Заавалчгүй газын хоолоор авах хэрэгтэй болохоор Унгар улс тий Оросоос газ нефть худалдаж авах болно гэж худлаа. За ингээ болцсон уу? Болоогүй. Унгар улсын дрон Украины талбай нутглуу дайрж байгаа гинэ. Зеленский тиймэрхүү юм ярьж байна. Одоо Молдовад бас сонгуул болж байгаа. Маргааш нөгөө төр илүү. Тэгээ Молдова улсын засгийн газар эсрэг нөгөө өрсөлдөж байгаа намыг хориглосон. За тэгээд тэр Транснистра гэсэн хэсэг байгаа заяа.
Тэгээ энэ Украиний дайн дуусахаараа энэ Европын холбоо задрахаараа заяа. Унгар улс Украиний талбайгаас зулгааж эхэлнэ. Польшууд Украиний талбайгаас зулгаад эхэлнэ. Тэгээд миний таамаг за 2027 28 за дээшээ өсрө 2029 заяа. Украин улс байхгүй бол. За тэгээ Зеленский муу мэдэн дууссан. Үгүй ээ. За winter will be very difficult. We have very little gas. Apartments will be 12 to 14 degrees during the heating season. Өвлийн үйлрэл ирж байгаа. Украин өөрөө юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө газныхаа хангамжаа тасалсан. Бүр итгэмээргүй те. Тижээдэг гарын нэг хадсаар агаад тэр гар нь тижээхэ болцсон. За Украин улсын газ нефт нь дуусж байгаа. Газ холоогороод газ нь ирэхгүй байгаа. Хуршууд ч гэсэн газгүй. Тэгээд юу болж байна гэх юм бол энэ үйл Украиний ард түмэн даарна. Тэ? Халаалтыг хязгаарлана. Газ гэх. Тэгээд мэдхгүй Путин одоо дахиад цахилгаан станц, дулааны цахилгаан станц бүгдөөд ирэх юм бол энэ ард түмэн бүр жигнэсээ зовж эхэлнэ. Энэ дайн нэг удахгүй. Тэгээд энэ Украинчууд энийг хүсэж байгаа болохоор тэ энэ Европчууд энийг хүсэж байгаа болохоор энэ төгсгөл рүүгээ явна да. Тэгээ хөөрхий Украин ард түмэн